Эхний ээлжинд ажиллах юм бол ерөөсөө хийх ажил шийдэх асуудлыг олоо сайхгүй. Нийслэлийн иргэд орчин суугчид бид шаш шатандаа маш сайн мэдж байгаа. Өөрөөр хэлэх юм бол агаар хөрсний бохирдол. За тэгээд замын бүлдэр төвчрлийг багасгах, цаашлах юм бол иргэд орчин суугчдын аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтийг зөв явуулах гэдэг олон асуудлууд байгаа учраас энэ бүхнээс ажлаа үйлдвэрлэлээ цааш нь хийгээд явна. Хотын ажил амьдралтай холбоотой бас хүндрэл бэрхшээлүүдийг мэддэг бас ойлгож байгаа хүний хувьд ямар нэгэн байдлаар цаг болдох асуудал байхгүй. Бидэнд хийх ажил их байгаа учраас хамгийн түрүүн шийдэж болох бөгөөд тэгээд бодиттой үр дүн гарах ажлууд дээр анхаарч ажиллана. За мэдээж бол юунаас илүү эхлэх вэ гэхээр хариуцлагаас эхэлнэ. Хариуцлага бол аль шатанда асар сул байгаа. Ёс зүй асар дорой байгаа. Хэрвээ төрийн албан хаагчид бүх шатанда хариуцлагатай байх юм бол төр зархааны байгууллага бүтээж ажиллаж чадах юм бол нийслэлүүд бидэнд шийдэж болохгүй асуудал байхгүй гэж бодож байна. Тэгэхээр хариуцлагаас их юм бүх зүйлийг эхлэн. Гэхдээ хариуцлагыг эхлүүлж байна гэдэг альва зүйлд бол төөрших асуудал байхгүй. Тэр нь юу хэлж яах гэхээр хамгийн зөв зохион байгуулалттайгаар ажиллах. Өөрөөр хэлэх юм бол нийслэлийн төр зархааны байгууллагын шатанд төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүй өндөр түвшинд байлгах, ажлын гүйцэтгэлгийг илүү үр дүнтэй чанартай байлгах, тэрэнд нь хатуу шаардлага тавьж ажиллахаас эхэлнэ. Хариуцлагыг өнгөрсөн цаг дээр хэрэгжүүлэх юм уу, ирээдүйн цаг дээр хэрэгжүүлэх юм уу? Ер нь хадаас илгээ явуулъя гэж та бодож байгаа юу? Эцэд өөрчлөлт орох уу? За, ер нь зүгээр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлыг илүү үр дүнтэй явуулах үүднээс шийдэх ёстой асуудлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх үүднээс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг хийнэ. Гэхдээ энийг хийх гэж байна, бүтэц хийх гэж байна, өөрсдөө хийх гэж байна гэд хэн нэгэн хүн хэсэг бүлэг албан тушаал алтны ямар нэгэн бүлэглэл сүлжээнд зориулсан биш. Асуудлыг шууд шийдвэрлэхэд чиглэсэн ийм бүтэц зохион байгуулалтыг оновчтой зохион байгуулалтыг хариуцлага тооцоход ойлгомжтой эргээд үр дүн гарах тэр хяналтын тавих нөхцөл боломжинд бүрдсэн. Тэгээд хинч ямар ч ажил гүйцэтгэсэн эргээд үр дүнтэй байх хэмжээнд энэ асуудлыг зохион байгуулах үүднээс бүтэц зохион байгуулалтын асуудлыг шийдэн хийн. Дээрээс нь нийслэлийн өнгөрсөн хугацаанд бас зарим талаараа явж ирсэн уламжлалт, арга барил, бодлого шийдлийн тогтолцоог өөрчлөн цаг үетэйгээ нийцүүлэх ёстой. Өнөөдрийн нийгмийн шаардлагатай нийцүүлэх ёстой. Бидний шийдэх ажлын зорилготой нийцүүлэх ёстой. Энэ дашин бэлтгэл бол би зүгээр нийслэлийн бүх асуудлыг хормын дотор шийдэж чинь гэж хоосон амлахгүй. Бүхний таашаалд нийцүүлж эсвэл хэн нэгний таалалд нийцүүлэх гэж янз янзын байдлаар нэг бол өөрөө цаг нөхцөг байдлаар албан тушаалтай байх гэж зүтгэхгүй. Бүх зүйл дээр үр дүнтэй ажиллах тал дээр бол бүх хүчээ дайчилж ажиллана. Ингэхдээ төрийн захиргааны албан хаагчдынхаа дадлага туршлага дээр бас суурилж судалгаад тооцоод сэтгэлийн хөөрлөөр биш альва зүйлд бол бас үр дүн гарах хэмжээнд судалгаа тооцоо хийж хот төлөвлөлтийг бол бас шинжилгээ ухаанч илүү сүүлийн үеийн технологи дээр суурилсан. За тэгээд ухаалаг шийдэлтэй аюулгүй байдлыг хангасан гих мэтээр ингээд ажлуудаа цааш нь үргэлжлүүлээд явна. Бидний бас анхаарч ажиллах ёстой өдөр тутам анхаарал тавьж ажиллах ёстой юм бол иргэд орчин суугчдын аюулгүй байдлыг хангах. За тэгээд түүнтэй холбоотой олон асуудлууд байгаа. Ерөн зүгээр би өөрөө цаашаа энэ улс орны хөв заяа, бот тосгоны хөгжил дэвшилтэй холбоотой сорилт болсон олон асуудлууд дээр мөн хотын хөгжилтэй холбоотой олон зүйлүүдийг хуулийн хүрээнд гэхдээ шин жишгийг тогтоох, шинэлэг өөрчлөлт шинжилтийг хийхтэй холбоотой олон шийдвэрийн ур залхамуудыг хийж ажиллана. Энэ ажлуудыг шийдлүүдийг хийж гаргахад бол мэдээж иргэд орчин суугчдын оролцоо чухал, албан хаагчдын оролцоо чухал. За хуулийн хүрээнд ажиллах тийм боломж нөхцөлөө бүгд дор дороо бас ашиглаж ажиллах ёстой. За тэгээд тэр хүрээнд бол бас бидний хүлээгдэж байгаа хүрсэн хүлээдэг тэр хөгжил дэвшил өөрчлөлт шинжилтийн суурь нь тавигдах ёстой гэж бодож байгаа. Мэдээж тэр асуудлуудыг шийдвэрлэхдээ бол сая хэлснээр үр дүнгийн хэн гарах үхээр иргэн бүр хариуцлагатай, хүн бүр зөв төлөвшөлттэй, хэн нэгэнд ажил амьдралаа даатгаад асуудлыг эзэнгүүдүүлдэг биш. Амьдралаа хэн нэгэн даатгачаа төр бүгдийг хийх ёстой гэдэг биш.
хэн нэгнээс хөгжиж шаардчаад өөрөө эсрэг явдаг биш. Тэгэхээр иргэн журалцоогоо хангах ёстой. Эзэн одоо хот тосгонд үүргийнхаа эзэн шиг одоо эзэн байх ёстой. Зөвхөн иргэн учраас бүх зүйлийг төр хангах ёстой гэдэг энэ хандлагыг өөрчлөх ёстой. Тийм ч учраас иргэдээ илүү идэвхтэй бас хариуцлагатай байхыг шаардна. Түүний зэрэгцээ сая хэлсэн энэ дүрийн албаны одоо үйл ажиллагааг өндөр сахилгатай бас ямар нэгэн хүнд сурталгүйгээр байлгах тал дээр бүх одоо арга хэмжээг авч хатуу хэрэгт тавьж шаардлага тавьж ажиллана. Газар олонтын асуудлыг хэрхэн анхаарах вэ? Сая Монгол Улсын сайд оюун эрхлэлтэй төв талбайг батсан байх шүү дээ гэж хэлж шүү дээ, тийм. Эвгэж харах тийм тусгай зөвшөөрлүүд байгаа болов. Ерөн зүгээр газар олонттой холбоотой асуудал дээр байнга нийслэлийн иргэдийн төрчийн хурлын даргын ажлыг аваад газар зохион байгуулалтыг зөв хийх, хот төлөвлөлтийг зөв явуулах, ямар нэгэн байдлаар хэн нэгний одоо эрх ашигт нийцүүлэхээс төрүүлээд нийтийн эрх ашиг ирээдүйн одоо хотын хөгжил бодлоготойгоо нийцүүлж асуудлуудыг явуулах тал дээр газрын одоо зохион байгуулалтыг сайжруулах, иргэдийн эзэмшиж байгаа, өмчиж байгаа газрын бас одоо үнэлэмжийг дээшлүүлэх, тэгээд эцэст нь хүн бүхэн эрүүл аюулгүй орчинд одоо амьдрахын боломжийг бүрдүүлсэн байх үднээс газар зохион байгуулалттай холбоотой иргэдийн одоо саналыг сонсох, альбаа за хүндрэл бэрхшээлтэй холбоотой хууль зөрчсөн асуудлуудыг хасан зогсоохтой юм холбоотой ажил зохион байгуулж исэн. Тэр хүрээнд олон одоо бас санал гомдлууд ирсэн учраас тэрийг зохимжин шийдэж ирсэн. Цаашдаа дөрөвний хэлснээр одоо бид бүх талын л арга хэмжээг одоо газартай, хот төлөвлөлттэй, нийтийн тээвэртэй, зам дэд бүтцтэй холбоотой ажлуудыг өөрөөр хэлэх юм бол нийтийн, нийслэлийн, улс орны тулгамдсан томоохон сорилт болсон асуудлуудыг шийдвэрлэхэд зайлшгүй гаргах ёстой шийдлүүдийг гаргана. Энэ нэгэнд нь таалагдах байх. Хэсэг бүлгийнх нь эсэргүүцлийг одоо бас хөдөлгөх байх. Хэн нэгний одоо бас янз янзын байдлаар ургууслыг хүргэх байх. Гэхдээ эцэст нь нийслэлчүүд бүгдээрээ хождог байх юм гол одоо шийдлүүдийг бүх чиглэлээр ганцхан газар ирэхгүйгээр. Та Онгон хотын өвдөө хотын соёлыг түгээх тал дээр яаж вэ? За тэгээд Онгон хотын ягч бай өдөө орон нутгийнхч байд Монгол Улсын л иргэн. Би бол нийслэлийн алах одоо өссөн төрсөн ийм хүн. За дээрэс нь бол одоо миний аав ээж бол уурхаачин. Аллахын одоо нүүрсний уурхаа гэж анх ажил дүрийн ууган голомт ажил хөдөлмөрөөр цэцэглүүлж байхад нүүрс одоо үрддэж ажиллаж амьдарч ингэж одоо бүтээн босголтсон ийм хүмүүсийн олон мянган уурхаачдын нэг. За багасаа бол одоо бас аав ээжээ дагаж 7-8 настайгаас хөдөлмөрлөж элдв янзын ажил ихтэн тэнд дагж явж хөдөлмөрийн үн цэнийг одоо бас мэдэрч өссөн учраас өнөөдөр энэ хүрээндээ бол одоо бас энэ нийслэлийнхаа өмнө шийдэх ёстой ажлуудыг шийдэх ёстой гэдэг ийм өцөл зорилготой одоо хөтөлбөртөд ажиллаад явж байгаа. Мэдээж бол одоо хотын асуудлуудыг шийдэхэд саяны хэлдгээр хаана төрсөн өссөнөөсөө гол нь биш. Хизээ юу хийх үү, юу чадах уу гэдгээсээ бас одоо шалтгаалж асуудалд хандах ёстой байх. Ямар нэгэн байдлаар одоо энэ хотдоо бид хүн бүхэн сайхан амьдрах ёстой. Бид өнөөдөр бодит амьдралтайгаа эвлэрэх ёстой. Болохгүй бүтггүй зүйлээ хүлээн зөвшөөрөх ёстой. Тэрэндээ биеиндээ хатуу хариуцлага шаардлага тавьдаг байх, хүлээж авдаг байх ёстой. Бүтэхгүй болохгүй буруу хандлага зүйлүүдтэй бол тэмцэх ёстой. Өөрчлөхийн төлөө явах ёстой. Бид өөрсдөө өөрчлөхгүй бол өөр хэн ч ирээд гадна дотны хэн нэгэн байгаад хэсэг бүлэг одоо хүмүүс ирээд нэг эрдэмтэн доктор эсвэл гадаад дотоодын томоохон банк санхүүгийн байгууллага хөгжингүү улс орон Америк, Австрали, Хятад солонгос нэрээр бидний хөгжүүлчихгүй, бэлгэлчихгүй хөгжлийг бид өөрсдөө хөдөлмөрлөх ёстой, зүтгэх ёстой, хүн болгон хариуцлагатай байх ёстой. Тэгээ тэр хүрээнд ажиллах бүх одоо нөхцөл бололцоог биеиндээ бүрдүүлж өгөх ёстой. Түүний төлөө бас одоо ажиллана гэж боддог. Та хариуцлага гэдэг үгийг их олон удаа хэллээ. Таны өөрийн эзэмшний зайсан эсгээр хичнээн бургасыг хядаж боссон барилга бай. Тэр үйлдэлтэй хариуцлага хүлээх үү та? Хариуцлага бүх зүйл бол хуулийн хүрээнд явдаг. Энэ нэгэн албан байгууллага аж ахуй нэгэнтэй холбоотой асуудал байгаа бол тэр хүмүүсээс өсөж болно. Би өнөөдөр нийслэлийн одоо бас хаалт тушаалын асуудал явж байгаа хүн. Хувийн ямар нэгэн бизнес одоо эрхэлж гэдэг юм уу хариуцаж ажиллаж байгаа юм байхгүй. Өмнөх манай компани тэр авсан зайсан толгойд хэрэгжүүлсэн зайсан хийл
зайсан эсвэр гэдэг энэ барилга байгууламж бол зориултаараа яг аялал жуулчлал соёл үйлчлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад явж байгаа. Ямар нэгэн хууль зөрчсөн булгаа хийсэн асуудал байхгүй. Түүнээс өмнө одоо намайг албан тушаал авснаас хойш янзын надтай холбоотой тийм өмнө хууль зөрчсөн асуудал байдаг бол би тэр хариуцлага шудраг өсгөж ярих зүйл надад дөрөөсөө байхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр одоо хэрвээ ямар нэгэн байдлаар хуулийн хүрээнд ярих асуудал байгаа бол тэр хүмүүстээ нь очиж одоо аж ахуйн нэг жиргэнээс нь асуудлыг тодруулах